Нийслэлийн хүн амын төвлөрөл хамгийн ихтэй сонгоо архин дүүргийн алслагдсан хороолох 8 дугаар хорооны 117 дугаар цэцэрлэгийн өргөтгөл өнөөдөр нээлттэйлээ. За тус цэцэрлэгийн үндсэн барилга нь өмнөх өргөтгөлтэйгөө нийлээд 380 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай байсан бол энэ удаагийн өргөтгөл ашиглалтанд орсноор нийтдээ 500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай болсон байна. Ер нь манайх 5 настай хүүхдийн судалгаагаар одоогоор бол цэцэрлэгт хамрагдаагүй 17 хүүхэд байгаа. Тэгээ энэ 17 хүүхдээ холбоор сургалтаар хамруулна. Мөн манад 8 дугаар хорооноос гадна 7 дугаар хорооны 3 хэсэг гудамууд бол хамрагддаг. Баян уушууны 7 дугаар хорооны баян уушууны Мон лааны гудамууд, баян уушууны 24-с 28, Мон лааны 1-с 7 тэгээд колонкийн 1-с 3 дугаар гудам гээд одоо бараг бас 800-900 хүүхдийг бас энэ бүсэд бол байдаг. Үүнээсээ бид бол ямар ч байсан болцоогоор бол хамруулж байгаа. За өргөтгөл ашиглалтанд орсноор сонгоо архин дүүргийн 7, 8 дугаар хорооны хүүхдүүдийн хамран сурах тойрог илүү тэлж, илүү олон хүүхэд цэцэрлэгтээ болж байгаад эцэг эхчүүд баяртай байгаагаа энэ үеэр илэрхийлсэн юм а. Манай хорон дээр ингээд юм шинээр ингээд өргөтгөл баригдаад цэцэрлэгтээ болсон маш их баяртай байна. Манай хорооны иргэдийн маань одоо хүүхдүүд цэцэрлэгтээ болсноор аав ээж маань ажил хөдөлмөрийн боломжтой болж байгаа маш их баярлж байна. Энэ цэцэрлэгийг барихад хөрөнгөний асуудлыг шийдэж өгсөн тийм Сумын хазар гишүүндээ маш их баярлалаа, талархаж байна. Хүүхдүүдийн минь ийм сайхан цэцэрлэгтэй болгож өгсөн танд баярлалаа. За өнөөдөр мөн сонгоо архин дүүргийн 24 дугаар хорооны хүүхдүүд шинэ сургуулийнхаа нээлтийг хийсэн юм. За 24 дугаар хорооны хүүхдүүдийн хувьд өмнө нь 67, 76, 105 дугаар сургуулиудад хуваагдан суралцж байжээ. За сургууль маань ашиглалтанд орсноор бол хүүхдүүдийн маань сурах бас ая тухтай орчин бүрэлдсэн. Дээрээс нь бол ойрхон сургуультай болсон учраас хүүхдүүдийн маань аюулгүй байдал бол маш сайн хангагдсан. Тэгээ эцэгчүүд гэсэн бол маш сайхан сэтгэл өндөртөө өөрийн гэсэн хороондоо бас өөрийн гэсэн сургуультай болсон хүүхдүүд нь бас ойрхон учраас аюул сэтгэл хангалуун байгаа. Энэ одоо хөдөөнөөс голдуу нүүж ирсэн энэ хороо дүүргийн ард түмний үр хүүхдийг сургах энэ сайхан ажлыг одоо ингээд дүүргээд энэ төслийн батлаад өгсөн Сумын аваазар дарагтаа их хурлын гишүүндээ их баярлалдаг юм би доо. Манайс одоо мянгад ахмадтай манай ахмадуудад хороонод хүүхдээ сургууль зөөдөг. Ахмадуудын ажил бол маш их хөнгөрч байгаа. Одоо бид нэр одоо ахмадуудын хомноос одоо их дахин баяр талархснаа илэрхийлж байна. Ингээд Сумын аваазар гишүүнтэй ажлын хөндрөм төсөё. Цаашдаа сонгоо архин дүүргийн анхлагдсан хороодод бүгд найрамд Хятад улсын буцалтгүй тусламжаар 3 дунд сургууль баригдахаар бэлтгэл ажил хийгдэж байгаагаас гадна Японы JICA-гийн санхүүжилтээр бага сургуулийн зохицуулбар баригдахаар зураг төслийн ажил мөн хийгдэж байгаа юм байна. За эдгээр сургуулиуд ашиглалтанд орсноор тус дүүргийн бага сургуулийн хүртээмж сайжирна гэж албаныхан хэлсэн.